Байгаль орчны сайд Цэрэнбат. Ер нь л янзын юм яриад байгаа нөхөрлөлтөө. Утаагүй зуух тараана. Утаагүй зуух хэрэглээд утааны чинь чанарын сайжраад хоргүй болцсон штэ гэх мэтийн толгой эргүүлсэн юм яг хідэн цаас харуулчаад суугаад байгаа нөхөр. Ер нь бол утаагүй зуух гэж дэлхийд байхгүй. Байгаа бол тийм зуух бүтээсэн хүн шинжлэх ухааны тэргуун зэргийн нээлт хийсэн тооцогдож нөгөө Нобель зооблыг нь аваад бөө юм болно. Гэвч тийм шагнал авсан хүн одоогоор алга. Ирээдүйд ч гарахгүй. Ер нь бол боломжгүй зүйл. Утааг чинь арилгаад өгье. Үүл буудаж бороо оруулж болсон юм чинь агаарын урсгалыг нь өөрчилж утааг чинь хөгөөд өгье гэсэн Монгол залуучууд байдаг ч тэднийг тас даардаг гин. Утаан суунаглаад хүн амтын хордуулсан хэвээрээ байж ижил энэ хэдэн лойрч чинь мөнгө олноо доо. Тийм ч учраас утаагүй зуух гэдэг дэлхийн хамгийн богинохон онгойг бодож олжээ тэд. Утаагүй зуух гэдэг чинь яг нарийн яриул яндангуй зуух гэсэн үг шүү дээ. Тэгээд яндангуй дөрвөлжин хайрцагт нүүрс гэж асаагаад тагалчгүй асах уу? Уучлаараа яндангуй зуух гэж байхгүй. Байжгийн мэн тийм хайрцагт гал асахгүй. Гал асахгүй тул дулаан ялгарахгүй гэх мэт. Товчоор хэлбэл утаагүй зуух гэж яриад түүнийгээ тараана гэд байгаа хүн бол цэвэр лойрч л гэсэн үг. Бээжин гихтэл утаа гаргадаг бүх юмаа хотоосоо гаргаж зайлуулад утаагүй болсон. Харин манай лойрчид утаа гаргадаг зуух үнгүй тарааж байж утаанаасаа сална гэж донгосцоогоод байна. Одоо битгий ингэж нэг дэлхийн доог тохуу болох юм битгий яриа. Утаа гардаггүй зуух тараана мараа. Зарим хэсэгт нь тараана мараа. Битгий ийм энэ чуулганы танхим дахиж битгий ярь гэж хичээнгүйлээ үсэж байна. Битгий ингэж ард түмнийг монхруул. Битгий ингэж ард түмнийг монхруул.